та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За хүний хөгжлөөр л улс орны хөгжлийг тодорхойлж хардаг л гэж би ойлгож байгаа. Тэгэхээр хүний хөгжлийн суурь асуудлуудыг хэрхэн шийдсэн бэ гэдгээс л асуудлууд тодорхойлогдно. За өнөөдөр бидэрт нэг проблем бол хотодог ялгаа. Яагаад хөдөөд хүмүүс бага байна? Яагаад хот руу чиглэсэн хөдөлгөөн их байгаад байгаа? За Монгол Улсын хурал засгийн газраас төвлөрлийг саруулнаа гэж ярьж байгаа. Яагаад гэвэл хөдөөд хүний анхан шатны хэрэгцээг хангах тийм орчин нөхцөл байхгүй байгаатай л холбоотой юм шүү дээ. Тэгэхээр энэ чиглэл рүү ямар ажлууд төлөвлөөд ямар үр дүнд хүрсэн бол гэдэг талаар нэг мэдээлэл өгөөч. Энэ их чухал зүйл байгаа. Ер нь бид бүхэн хүний хөгжлийг хангахын тулд том төслүүдийг хэрэгжүүлж 14 том мега төсөл гээл байгаа. Тэгэхдээ хүний хөгжлийг хангахтаа жижиг зорилтуудаа ерөөсөөр орхигдуулж болохгүй. Ингэх юм бол бид нар том зорилго тэр зүйл чинь алсраал явчих юм нөхцөл байдал үүснэ. Энэ хөгжлийн төлөвлөгөөний биелэлтэнд үнэлт дүгнэлт өгснгийг харж байна л да. Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах гिचгээд тэр албаны хүний нөөцийн доктортой байдлыг нэмэгдүүлнэ. За түүнийг хэрхэн дүгнэх вэ гэсэн чинь төрийн албан зарласан сул орон тоо байна гэж дүгнэлтсэн байна. Тэгэхээр эндээс юу харагдж байгаа вэ гэхээр бид нар эхлээд төлөвлөхгүй байна. Яг хэрэгцээ шаардлагад, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төлөвлөлтөө хийж түүнд хүрэх арга зам дүгнэлтээ тодорхой болгож чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ямар акц гаргах юм бэ? Эдийн засгийн хөгжлийн ям цаашлаад яаж төлөвлөх юм, яаж дүгнэх юм? Энэ зүйлээ бид нар хийж чадахгүй тэр том хөгжлийн тухай яриад үлгэр болно шүү. Жижиг зүйлээ л хийж чадахгүй бид нар тэгээд том зүйл асраад одчих ийм нөхцөл байдал үүснэ гэж одоо харж байна. Тэгэхээр энэ дээр надад нэг хариулт өгөхийг хүсэж байна. Өнөөдөр ингээ хүний хөгжил гэдээ ярина, тэр төвлөрлөл гэж ярьж байгаа. Хөдөө орон нутагт чи эмч багш байхгүй шүү дээ. Математикийн багш, физикийн багш, биологи, химийн багш нар байхгүй. Бидний ирээдүйн хүүхдүүд тийм хичээл үзэж чадахгүй, суралцж чадахгүй төгсөх гэж байна. Гэтэл салбарын сайд нь энд нэг Улаанбаатар хотод ихтэй сургуулиудын удирдлага томилоо байж байдаг. Харин тэрэн дор хөдөө аслагдсан сумд руу тэр химийн багш, физикийн багш, математикийн багш томил. Энэ илүү шудраг гэсэнд илүү эргэн хүнээ бодсон нөхцөл байдал үр дүн өгнө гэж би харж байгаа. Тэгэхээр энэ сайд энэ тал дээр бас анхаарч ажилламаар байна. За хоёрдугаарт нь манайд бол нэг хариуцлагын зузал нүүрлчээд байна л да. Олон асуудлууд яригдж байгаа хэдий ч гэсэн түүний үр дүнгууд нь базаахгүй байгаа. Тухайлх юм бол ганцхан жишээ дээ. Энэ төрийн гүйцэтгэлийн аудит дээр төсвийн ерөнхийлөгч захилагч болон хөтөлбөрийн үр дүнг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан 34.3 тэрбум төгрөгийн зарцуулалт ерөөсөн тайлагнаагүй. Тэрний 18.3 нь агаарын бохирдлыг бууруулах дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Нөгөөх нь болохоор төгжрлийг бууруулна гэдэг 16 тэрбум. Зарцуулсан байд тайлан байхгүй. Юу гэж ойлгохгүй нэг одоо. Юунд зарцуулсан юм бол тэгээд? Хэрвээ энийг бид нар хариуцлагатайгаар зарцуулсан бол энэ утааны асуудал чи ядахтаа бас гайгүй болох байсан болов гэж бодож байгаа шүү дээ. Өнгөрсөн өвөлжөнгөө бид нар утаа ярьсан. Улаанбаатар өнөөдөр утаатай байсан уу гэж байсан. Утаагүй болсон нөхцөл байдал бас цаг хугацаа байсан шүү. Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж явах үед ерөнхий сайд хэрэглэх газрын дараагаар ажиллаж явах үед чи Улаанбаатар хот утаагүй болсон шүү дээ. Тэр бол төрийн бүх шатны байгууллагууд хүмүүс хариуцлагатайгаар ажилласны үр дүн байсан. Түүхийн нүүрс оруулалтгүйгээс ахуулаад маш олон хяналтуудыг сайн тавьж ажилласны үр дүн байхгүй юу. Харин одоо тэр зүйл нь байхгүй болцсон. Хариуцлагагүй зүуд нүүрлэлсэн. Ингээд утаатай болчих. За эхлээд Гандмар сайд хүний хөгжилтэй холбоотой. Энэ батлууд гишүүнтэй бол санал нэг байна. Хүний хөгжил нь явахгүй бол тухайн улсын эдийн засгийн хөгжил бол явахгүй л дээ. Хүнийг хөгжүүлэхэд бол боловсролын бодлого бол их ойлгомжтой тодорхой байх хэрэгтэй юм лээ. Боловсролын бодлого бид нар их ойрхон солих гэж оролддог энэ их буруу. Ялангуяа боловсролын бодлого дээр ямар хүн хүсэж байгаа юм бэ гэдгийг их тодорхой хэлчмээр юм л. Тэр нь бол ямар ур чадвартай хүнийг бид нар хөгжсөн хүн гэж байгаа юм бэ гэдгээ хэлээд тэрлүүгээ боловсролын байгууллага өөрөө анхаарлаа хандуулдаг байх нь хамгийн чухал байна. Тийм учраас бол энэ хүний хөгжлийн бодлого дээр маш тогтвортой одоо 10 жилийн төлөвлөгөө гаргаад хүний хөгжлийн хөтөлбөрөө зарлаад тэгээд ингээ ярихаар зэрэг талын нөгөө
нөгөө хүний мэддэг зүйлийн тухай юм руу ингээд айгүй их нэвтэрдэг. Одоо бол дэлхийд даяар боловсролын тухай ойлголт их өөр болж шít. Хүн зарим зүйлийг мэдэхгүй байж болно, цээжлээгүй байж болно, тогтоогоогүй байж болно. Тэгэхдээ тухайн хүний чаддаг юм байх хэрэгтэй. Тэр чаддаг зүйлийг хэр зэрэг одоо хөгжүүлсэн бэ гэдгээс хамаарат тухайн улс орн бол хүнийхээ хөгжлийн индексээр одоо өрсөлдөд явж байна. Ялангуяа бид нар бол баримжаа авах улс Финлянд байгаа юм л та. Үнэхээр бие даасан хүнийг бүтээж чаддаг. Бие даасан хүнийг бүтээж чадахын тулд тэр хүнийг маш их сорилт руу өөрөөр нь алхуулдаг. Бид бол хэн нэгний удирдлагаар хүн болдог гэдэг ийм үндсэн хуучин философосоо салахгүй өнөөдөр хүртэл ингээд орж гараад л байна. Эндээ л алдаад байна. Түүнээс бол биедээ суралцах чадвар гэдэг бол одоо хамгийн агуу чадвар. Замаа өөрөө олдог, малаа өөрөө таньдаг, мэрэгчлээ өөрөө сонгодог, амьдралаа өөрөө мэддэг, өөрийн замаа зурдаг гэдгээр одоо жишээлбэл Финлянд энийгээрээ дэлхийд нэг номер болоо гараад ирсэн. Энэ боловсролынх нь агуулга философи бодлого дээр зөндөө улс маргасан хинч дийлээгүй. Тийм учраас бол энэ хүний хөгжлийн бодлого буюу боловсролын бодлого их тогтвортой, ойлгомжтой. Яг ямар хүнийг хүсэж байгаагаа бол шууд утгаараа нэг өгүүлбэрээр илэрхийлж чаддаг байх нь бол их чухал байна. Тэгээд тэрийг тойрсон одоо таны хэлдгээр бичил хөтөлбөрүүд бол заавал явах хэрэгтэй. Тэрийг дэмжсэн хөтөлбөрүүдээ бол заавал хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм байна. Тийм учраас бол бид нар энэ гол бодлогын нэг хэсэг нь бол нийгэм дотроо хүн дотроо хүний хөгжил гэдэг зүйлээ бол барьсан хөгжлийн загварлуу одоо бид нар бол шилжилттэй хийж байгаа гэдгийг бол хэлмээр байна. Угаасаа ч ийм одоо чиг баримжаатай явж ирсэн. Гэхдээ манай өнөөдөр хүртэлх одоо гишүүдийн анзаараад байгаа зүйл бол энэ төлөвлөлтөн дээр яг аль загвар нь юм бэ гэдэг дээр их тийм хүчтэй асуултууд гараад байна. Яг үүндээ сүүлийн он жилүүдийн төлөвлөлт бол нойрдох загвар дээр явсан. Нийгмийн баталгаа байвал бусд нь болно гэдэг бодлогоор явсан. Зөвхөн нийгмийн За хоёр дахь асуултан дээр Наранбаяр сайд. За Батлууд гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр орон нутагт бол багш дутагдаад байгаа нь үнэн. За төрийн зүгээс бол сумын хэмжээнд багшилж байгаа багш нарт 40% цалингийн нэмэгдлийг олгодог болсноос хойш байдал бол бага зэргээр бол дээшиж байгаа. Гэхдээ маш их дутагдaltaй таны хэлсэнчлэн математик, физик, хими, ялангуяа байгалийн ухааны чиглэлийн багшийн дутал бол өндөр хэвээр байна. Бид одоо 8 сард 24 оны 8 сард нэг тоо авдаг. Ингээд дараа нь 11 сард авахд бас багшийн дутагдлыг бол зөх хэмжээнд бол бууруулж чадсан байдаг. Гэхдээ өнөөдөр 1500 багш дутсан ийм хэвээрэл байна. Юуны хувьд бол багшийн одоо дутлыг арилгахаар жишээлбэл яагаад ингээд дутал нь өөрөө үүсээд байна вэ гэхээр өмнөх жилтэй харьцуулбал хүүхдийн тоош нэмэгддэг. Ингээд багшийн тоог нэмэх болоход жишээлбэл нодлон жил хэл 11%-аар ерөнхий боловсролын сургуульд шинээр багш хэрэгтэй болж мөн одоо багш нарын хөдөлгөөн их байна. Маш их 5 дахь жил дээрээ болж байгаа багшийн тоо бол бараг Наранбаяр сайдын микрофоныг нэмж өгье. За тэгэхээр яг багшлах одоо энэ чиглэлээрээ яг ингээд хэдийгээр төгсөөд ажиллаад ингээд 5 дахь жил дээрээ болж байгаа багшийн тоо бараг 50% руу орчих шээ. Ийм өндөр байгаад байна. Тийм учраас багшийн дутлыг арилгахын тулд яамнаас онцгой анхаарч ажиллаж байна. Та бүхэн анзаарсан бол нэгдүгээрт бол одоо бид багш мэргэжлэр төгссөн боловч багшийн ажил эрхлээгүй байгаа ийм хүний нөөцийг эргүүлж ашиглах, тэтгэврт гарсан багш нарыг бага цагаар багшлуулах. За шинжилгээ ухааны чиглэлээр ихтэй сургууль амжилттай төгссөн эсвэл 3 4 дугаар анги суралцж байгаа оюутныг багшийн ажилд татан оролцуулах, сургалтын цагийн норм 19 цагт хүрдгүү зарим багш нарыг хөрвүүлж, ижил төвстэй хичээл заалгах, багш бэлтгэх ихтэй сургуулийн 4 дугаар анги оюутнуудыг дадлагч багшаар урих. За мөн одоо цахим сургалтыг багшийн дутал өндөр байдаг хичээл сургалтад илүү эрчимтэй хэрэгжүүлэх гэх мэтийн ийм одоо ажлуудыг хийж байна. Ялангуяа баруун бүсд бол одоо багшийн дутагдал их байгаа. Ийшээгээ оруулах багшийг бол цааш нэмэгдүүлэх. За Гандмар сайд байгаль орчинтой холбоотой. Одон чай сайд. За юу яа. Ер нь Гандмар сайдын микрофоныг өгье. бид нар нэгэнт ингээд хамтраад ажиллаж байгаа хүмүүс одоо бол муур болгон болоо хэрэггүй л байна. Ер нь боловсролыг өөдөн татыг бол багшаа цалингэл нэмэх хэрэгтэй.
Өөр арга баг. Багш нар байна. Багш нар төгсөж байгаа. Математик, физик чадхаа болцсон хүмүүс гэдэг худлаа. Чаддгууд нь чадж байгаа. Өөр ажил хийгээд байна. Тийм учраас одоо бол шийдвэл хэрвээ энийг хурал үнэхээр хүний нөөц дээр анхаарыг, хүний хөгжил дээр анхаарыг гэвэл шинээр очиж байгаа багшийнхаа цалин сая 500 мянган төгрөг болгочих хэрэгтэй. Тэгэхгүй бол эн чинь үнэхээр юм чаддаг залуу, физик мэддэг, тоо мэддэг залуу хүн ажилд орохдоо очиод 800 мянгаар ажилд орохор чинь орохгүй байхгүй. Юу үнэн энэ үнэн. Энийг тойроод 800 мянган цалин өгчөөд олон юм амлаад хүн очихгүй юм л. Тийм учраас бол хэдүүлээ зүгээр шударгаар одоо шийдъя. Нам дээрээ хуралдаад боловсрлоо үнэхээр аврий гэж байгаа бол шууд анх очсон. Наранбаяр сайд нэмэх үү? Цалингийнхаа асуудал дээр та хэд ч ингээ хоорондоо зөрөөдөх юм. Цалингийн мэдээлэлээ. За Наранбаяр сайд, боловсролын сайд. За өнөөдөр энэ багшийн яг үндсэн цалин бол яг эхлэхдээ сая 500-аас эхэлж байгаа. Харин цаашдаа бид энэ ажлыг энэ салбар дээр чадварлаг сайн багшийг одоо улам нэмэгдүүлээ, бий болгоё гэвэл 2 саяас дор хаяж 2 саяас эхлүүлэх хэрэгтэй байна. Бүр 2 саяас ингэж байж л энэ одоо багшлах энэ зах зээл дээр энэ одоо салбар дээр олон хүн орж ирэн зарим нэгэн одоо тоог хэлэх юм бол хэдхэн жилийн өмнө яг ингээд багшаар төгсөж байгаа оюутнуудын бараг тал нь яг энэ салбар дээр үлдчихсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ буураад байгаа нь энэ яахын аргагүй анх авж байгаа цалин нэг сая 500-аас эхэлчихээр ийм л нөхцөл байдал тох. Нодлог их сая 400-өөс энэ жил бол нэг сая 500 дээр байгаад байгаа. Тэгэхээр энэ хэдийгээр сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй нэмж чадсан салбарын нэг нь энэ боловсролын салбар мөн боловч цаашдаа бид энэ чадварлаг багшийг авч одоо ажилуулах түүний зэрэгцээ хамгийн сайн чадвартай багшаас чинь сайн одоо боловсрол явдаг учраас цалинг нэмэгдүүлэх бодлогыг л зөрөгтэй. Батлуу түшин асуултаа нэг юу ч уу? Та нөө хэлж дуусаагүй байхад. За одон төвийн сайд. За 1 цаг болж гин чуулганы хуралдааныг цааны завсарлагаараас үргэлжлүүлье. Одон төвийн сайд агарын бохирдолтой холбоотой. За тэгэхээр агарын бохирдлын талаар энэ жил бол одоо маш тийм эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг одоо бүгдээрээ харсан. За энэ дээр утааны сонсгол хийгдсэн. За энэ дээр иргэд төрийн бус байгууллага бүхэл хүмүүст маш идэвхтэй оролцсон, олон удаагийн уулзалт сонсгол хийсэн, их хурлын гишүүч гэсэн энэ бодит байдалтай танилцсан. За энэ юунаас болж байна гэхээр ерөөсөө л агарын бохирдлын талаар асуусан байна. За тэгэхээр агарын бохирдол дээр бол за мэдгүй өмнө нь бол ингээд яам л одоо дамжаад энэ үндэсний хорооч нь агарын бохирдлын асуудлыг олон яам ингээд дамжаад явцсан. За манай яамны хувьд бол хамгийн гол асуудал юу вэ гэхээр бид энэ Одон төвийн сайдын микрофоныг нэмж өгье. За тэгэхээр агарын бохирдлоос салах дээр манай яамны гол одоо барьж байгаа бодлого гэхээр энэ утаанаасаа салдаг шууд байгаль ээлтэй энэ технологиудыг хувийн хвшил өөрсдөө хийя гэхэд нь хөнгөлөлтөө зээлийн олгох гол ажил байгаа. Энд ердөө 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. За 25 оны төсөвт ердөө 10 тэрбум төгрөг тавигдсан байж байгаа. Тэгэхээр за энэ өмнөх одоо яг өмнөх зүйлүүдээр нэлэхээр манай яамны хэн хариулчих вэ? Мөнхцөл дарга. Яг тэр аудитын 18.3-ыг хариулчих. Мөнхцөл даргын микрофон хэдэн номер вэ? За энэ дээрээс 1 номерын энэ дээрээс хариулъя. Сайд нар гишүүд ингээд маш тодорхой асуулт асуугаад байгаа юм. Тодорхой хариулаад өгөөч шүү дээ. 1 номерын энэ дэрийн микрофон.
Байгаль орчин уурын амьсгалын өөрчлөлтийн яам нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга мөнхцөл. За агарын бохирдолтой холбоотой асуудал болохоор чинь ганц яг манай салбар дээр тавигдаагүй. Энэ болохоор чинь төсөл хөтөлбөрүүдийн юун дээр тавигдсан мөнгө байж байгаа. Ихэнх нь нийслэл дээр тавигдсан хөрөнгөний зарцуулалт байж байгаа. Манай дээр бол одоо 3 тэрбум төгрөг зарцуулагдсан гэсэн тооцоотой. За Батлав гишүүн тодруулъя. Энэ төрийн залгамж халаа гэж байхгүй болцсон юм болов уу? Энэ сайд нар жоох асуудалд анхааралтай хандмаар байна. Одоо ингээ хариулж байгаа нарт ингээ бөөрөх хэлээ манайх бол нэг тэд нөгөөх нь бүү мэд. Чи яам ч одоо нэгдсэн кабинетийн бодлогоор үйл ажиллагаа явуулдаг юм уу? Засгийн газар ч 18.3 бид нар том тоод ярьсаар байгаад жижиг тоог анзаардгүй болсон байж болно. 18.3 тэрбум чи их мөнгө шүү. Зарцуучаа тайлан тавьдаггүй. Юунд зарцуулсан гэж үзэх юм нэг. Энэ дээр одоо бас холбогдох тайлбарыг надад ирүүлээрэй гэж хүсмээр байна. Хоёрдугаарт нь төлөвлөх дүгнэх аргачлалаа бид нар өөрчлөё. Сайднараа бүр бодиттой болгоё. Хөгжлийнхөө зорилтод нийцүүлсэн хэлбэрээр. Тэгэхгүй нэг жижигүүрийн өгөөр те нэг дунд чатны албан тушаалтангууд ингээ хийхдээ нэг хийдэг нөгөөтг нь хянахгүй бид нар ингээд оруулаа явчихдаг. Асуудал зөндөө байгаа. Энэ бүхэн дээр нягт хяналттай баймаар байна. Гуравдугаарт нь Наранбаяр сайдад би зөндөө санал хэлж ирсэн. Цалиндаа бас гол биш шүү. Тэнд амьдрах орчныг сайжруулж өгөх хэрэгтэй байгаа. Тэнд орон байраар хангах хэрэгтэй байгаа. За Батлав гишүүнд тэр бичгээр нэмэлт мэдээллийг заавал хургуулаарай. Ер нь энэ дээр уг нь бол энэ асуулт асууж байгаа. За дээрээс нэмээд ялангуяа аудитаас тавьсан мэдээлэлтэй холбоотой бүх мэдээлүүд бэлэн байх ёстой. За улсын хурлын гишүүн Од Сүрэнгийн Номин Чимэг.